Тэгээ Amazon-ы хувьд Amazon-ы робот айрам гэдэг бүр хоч байдаг. Тэгэхээр Amazon-ы робот айрам дахин тэлж ах шиг байна. Тэгэхээр хэдээр тэлнэ гэж. Тэгэхээр Amazon компанийн зүгээс 600 мянган ажлын байрыг роботоор орлуулах талаар мэдээллийг зарлаад байгаа. За дотоод стратегийн баримт бичгүүд болон компани удирдлагуудын ярилцлагад үндэслэн яг энэ шийдвэр гарсан байгаа даа. За одоогоор Amazon компани бол 1.2 сая орчим ажилтнтай. За тэгээд үүний үндсэн дээр нийт үйл ажиллагааныхаа 75%-ыг автоматжуулахаар зорж байгаа юм байна. За тэгээд 2027 он гэхэд Америкийн нэгдсэн улс дахь компанийхаа 160 мянга орчим ажлын байрыг роботоор орлуулах төлөвтэй байгаа. За энэ ажил бол 2033 он хүртэл үргэлжилнэ. За үүний зэрэгцээ 2033 он хүртэл компани борлуулалтын хэмжээ энэхүү одоо роботын айрмыг ажилуулснаар 2 дахин өснө гэж тооцоолж байгаа. За мөн 2027 он гэхэд нэг хүргэлтээс 30 цент хэмнэх бөгөөд 2025-аас 2027 оны хооронд 12.6 тэрбум доллар хэмнэх юм тооцоол гарсан байна. Яг одоо энэ дэлгэцэн дээр харагдаж байгаа робот бол ихэвчлэн агуулгуудад ашиглагддаг робот. За мөн Aptronic стартап гэж байдаг. Энэ Aptronic стартап Amazon-той хамтраад за Amazon-ы бүр хүргэлтийн үйлчилгээг хүн дүрс роботоор орлуулах тэм төсөл дээр бас ажиллаж байгаа. Тэгэхээр